Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Газар зүйн багш Мигмар Сүрэн байна. Та бүхэнтэй өнөөдөр цахим хичээлээр уулзж байгаа да. Баяртай амдан хичээлээ сэргээн саная. За асуулт газар зүйн зураг гэж юу юм бэ хүүхдүүдээ? Зүйтэй. Дэлхийн гадаргыг олон дахин багасгаж таних тэмдэг ашиглан хавтгай дээр буулгасан дүрслэлийг газар зүйн зураг гэж нэрлэдэг. Газар зүйн зураг дээр дараах дөрвөн зүйл зайлшгүй зурагдсан байдаг. Нэгдүгээрт нь газар зүйн зургийн нэр. Газар зүйн зургийн нэр бол тухайн зураг дээр юу зурагдсан бэ гэдгийг буюу тухайн зургийн сэдэв агуулгыг илэрхийлж байдаг чухал ойлголт байна. Хоёрдугаарт нь газар зүйн зургийн масштаб. Энэ нь дэлхий дээрх бодит зайг газар зүйн зураг дээр хэд дахин багасгаж зурсныг илэрхийлэх тоон харьцаа юм. Гуравдугаарт нь таних тэмдэг. Таних тэмдэг гэдэг нь газрын зургийг уншиж ойлгох гол хэл хэрэгсэл болж байдаг. Дөрөвдүгээрт нь уртраг өргөгийн шугам. За энэхүү уртраг өргөгийн шугам нь дэлхий дээр байрлал тодорхойлох хамгийн гол чухал үзүүлэлт хэрэгсэл болдог. Газрын зургийг маш олон янзаар ангилах бөгөөд за үүнд агуулгаар нь ерөнхий ба сэдэвчилсэн зураг, масштабаар нь том зураг, дунд зураг, жижиг зураг хэмээн ангилах нь байна. Жижиг масштабын зураг гэж хэлбэрээр нь цаасан болон цахим зураг гэж ангилж болох нь байна. Хамрах нутгаар нь дэлхийн, твийн, улсын гэх мэтээр ангилах нэ. За одоо бүгдээрээ жишээ зургууд харъя. Энэ бол ерөнхий зураг байд. Дэлхийн физик газар зүйн зураг. Дэлхийн гадаргыг хамгийн ерөнхий байдлаар зургасан гэсэн үг юм аа. Харин сэдэвчилсэн зураг гэх юм бол ямар нэгэн сэдэв агуулгын хүрээнд баригдаж зурсан зургийг сэдэвчилсэн зураг гэх юм байна. Жишээ нь дэлгэцэн дээр харагдаж байгаа энэхүү зураг бол дэлхийн уур амьсгалын зургийг зөвхөн уур амьсгалыг нь харуулсан гэсэн үг байна. Хамрах нутгаар нь болохоор дэлхийн зураг. Энэ бол Аз твийн зураг харагдаж байна. Зөвхөн Монгол улсын зураг гэх мэтээр ангилж болдог байна. За тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдэв бол газрын зургийг ашиглах, хэрэглэх. Дэвтэртээ бүгдээрээ ансаар хичээлийн сэдвээ тавиарай. Өнөөдрийн хичээлийн зорилго нь газар зүйн солилцол ашиглан тухайн газрын байрлалыг тодорхойлж сурахад оршигнэ. Үүний тулд бүгдээрээ голдож, зэргээд, уртраг, өрөөрөг, солилцол гэсэн эдгээр ухагтхан ойлголтуудыг судалж мэдэж авах нэ. За нэгдүгээрт нь голдож ба уртраг гэж юу юу хэлээд байгаа юм бэ? За дэлхийг тойрсон хойд ба өмнөд туйлыг холбосон энэхүү төсөөллийн шугамуудыг голдож гэж нэрлэдэг. За энэ зурган дээр харагдаж байна. Хойд ба өмнөд туйлыг холбосон энэ шугамыг голдож гэж нэрлэх нэ. Английн Лондон хотоор дайрч өнгөрөх энэхүү шугамыг анхны голдож буюу Гринвичийн голдож гэж нэрлэдэг байна. За Тиграцийн уртраг голдож гэдэг бол ийм шулууныг хэлдэг бол анхны голдожоос тухайн цэг хүртэлх градусаар илэрхийлсэнийг дэлхийн тэнхлэгтээ үүсгэж байгаа энэ хүн үнцгийг уртраг гэж нэрлэдэг юм байна. Харин дэлхийн бөмбөрцгийг таллан хуваасан хамгийн урт бүслүүрийг бол экватор гэж нэрлэдэг. Түүнтэй зэрэгцээ татсан төсөөлийн шугамуудыг зэргэд гэж нэрлэх нэ. За энэхүү зэрэгдүүдийг өнцгөр илэрхийлсэнийг болохоор өрөөрөг гэж нэрлэх нь байна. Экватороос тухайн цэг бай өрөөрөг хүртэх хооронд үүсэж байгаа энэ хамар үнцгийг болохоор өргөрөг гэж нэрлэдэг байна. За тэгэхээр эндээс юуг ойлгох вэ гэхээр зэргэд өрөөрөг хоёр төстэй. За өргөрөг нь болохоор градусаар илэрхийлсэнийг нь хэлдэг юм байна. За голдожийг градусаар илэрхийлсэнийг нь уртраг гэж нэрлэдэг гэж ойлгож болох нэ.
Бүгдээрээ энэхүү сэдвтэй холбоотой богино бичлэгийг үзэж сонирхъя. Ортрог өргөрөг гэдэг бол дэлхийн газар дээрх цэгийн байрлалыг олох төсөөллийн координатын систем юм. Экватортой зэрэгцээ татсан эдгээр хөндлөн шумнуудыг өргөрөг гэж нэрлэнэ. Өргөрөг нь экватороос хоёр тийш богиносдог зөв тогтолтой нь экватороос хойшиг нь хойд өргөрөг, өмнөд хэсгийг нь өмнөд өргөрөг гэж нэрлэнэ. Тус бүр хойд өмнөд хагаст 90 өргөрөг оршихуйн байна. Өргөрөгийн урт нь экватороос хоёр тийшлэх тусам богиносдог зөв тогтолтой. Харин хоёр туйлыг холбосон энэхүү босоо шугамнуудыг ортрог гэж нэрлэнэ. Дэлхийд нийт 360 градус буюу 360 ортрог оршихнэ. Английн Лондон хотоор дайрч өнгөрөх энэхүү голдожийг анхны голдож буюу Гринвичийн голдож гэж нэрлэх бөгөөд энэ нь тэг градусын ортрог юм аа. Анхны голдожоос зүүн тийш орших ортрогуудыг зүүн ортрог гэж нэрлэх бөгөөд баруун тийш оршихыг нь баруун ортрог гэж нэрлэнэ. Тус бүр 180 ортрогтой. Дэлхийн аль ч хэсэгт энэхүү ортрог өргөргийн огтлцсон цэгээр газар зүйн солилцол их бөгөөд байрлалыг олж тодорхойлдог байна. За жишээ болгон харъя. Хойд Америкийн Нью Орлеан хот гэхэд хойд өргөргийн 30 градус, баруун ортрогын 90 градус гэх мэтчлэн. Энэ нь хүүхдүүд та бүхний тоглодог онгоц сөнөх хэмээх тоглоомын зарчимтай тун төстэй байх нэ. За энэ тэмдэг тэмдэглэлийг бүгдээрээ анзаараад аваарай. Нийт 360 ортрог байх бөгөөд баруун ортрогыг анхны голдожоос баруун тишгийг нь баруун ортрог гэж нэрлээд 0-оос 180 градус. Зүүн тишгийг нь ЗО гэж тэмдэглээд 0-оос 180 хүртэл авах нэ. Өргөрөг нь 0-оос 90 хүртэл байх бөгөөд хойд өргөргийг ХО, өмнөд өргөргийг ОО гэж тэмдэглэнэ. Энэхүү хоёр шугамны огтлцлоор тухайн цэгийн байрлалыг олох нэ. За бүгдээрээ дараагийн слайднаас харъя. За газар зүйн зураг дээр зөв чигийг хэрхэн тэмдэглэдэг вэ гэдэг тэмдэглэгээ харагдаж байна. Анхны голдож буюу тэг градусаас ийшээ орж байгааг нь баруун тийш байгааг нь баруун ортрог, зүүн ортрог гэж нэрлэнсэн тийм ээ. За голдчууд нь ертөнцийн хойд ба өмнөд зүгийг заадаг бол зэрэгдүүд нь баруун ба зүүн зүгийг заадаг байна. Энэхүү ортрог өргөргийн огтлцох цэгийг газар зүйн солилцол гэж нэрлэдэг байна. За гэрийн даалгаварт үдсэн хичээлээ баттгаад энэхүү зураг дээрх 1-ээс 10 хүртэлх дугаартай цэгүүдийн газар зүйн солилцлыг олж тодорхойлох нэ. Жишээ олгоод 1-р цэгийн солилцлыг харуулъя. Хойд өргөргийн 60 градус, өмнөд өргөргийн баруун ортрогын 120 градус. Ингээд энэ хоёр ортрог өргөргийн хослолоор тухайн цэгийн байрлалыг олж олдог байна. Гэртээ бүгдээрээ дасгал хичээлээ үзэж агаад энэхүү 10 цэгийн солилцлыг бичиж тэмдэглээд багштай илгээгээрэй. Анхаарал тавьж хичээлд оролцсон явдалд баярлалаа. Дараа дахин уулзъя.